Beatles-ийн бүх студийн зомог кассет, CD, DVD кино одоо хонд эстралсан одоо DVD концертоо, тоглолтууд, аялын тоглолтууд гэх мэтчлэн. Тэгээ дөрвөн гишүүнийхэн соёлын цомгууд энэ цуглуулж яваа. Анхны юм бүхэн сайхан байдаг гэдэг шиг одоо анхны зас, анхны бороо гэдэг шиг одоо энэ энэчнээс л анх сонсож одоо Beatles болон бусад хамтлагуудын дуу хоорыг цуглуулж ирсэн түүхтэй. Өдөрт өстөдөө. Yesterday, all my troubles seem so far away. Now it looks as though they're here to stay. Орчин үеийн хүмүүс бас нэг амьд хөгжмийн аналогыг бас одоо ойлгоод бас эргээд пянз маань түрүү хэлсэн те CD-д 2000 онд дагуулсан бол одоо судалгаагаар пянз эргээд модондоо буцаж ороод одоо энэ хамгийн цэвэр үний чихэн наалтцтай дууралт бол пянз юм байна гэдэг дээр эргээд одоо шинжлэх ухаанчтай яриад одоо ингээ эргээд пянз дэлхийд даяар эргээ сэрхсэ. Хобби бол шашин юм. За намайг Цэвжэн ган тулах гэдэг. Би Налах дүүрэгт 1980 оны 7 сарын 31-нд мэндэлсэн. За манай бол уур хачин ээж маань дулааны станцаас ажиллаж анги хөвгтөлтэй. Тэгээд намайг баг багт аккорд 201 гэж юу ийс. Пянц тогтуулагч Орсын зөвлөлт холбоот улсын. Тэгээд би анх 5 6 дугаар ангийн хүүхэд байхдаа анх зуны амралтаар энд энэ яг энэ манай өрөөнд манай ах нарын найзууд их орж ирдэг гэсэн байхгүй. Тэгээ бүгд цуглаад тэр үед ингээд 2 3 гитартаа тоглоно нөгөө пянц тоглоулагчаа сонсож байгаад тэр дуунуудаа дагаж дуулаад энэ төр хүүхэд байхад. За тэгээд 7 дугаар ангийн зуны амралтаар л анх тэрний Beatles-ийн Vicus Media гэж Орос мелоди ферментийн пянз байсан манад. Одоо ч байгаа л да. Тэгээд тэрийг анх сонсоод нэг хөгжим нэг гой сонсгоцсон. Наалтцтай. За тэгээд ингээ 3 гитарны бөмбөртэй ингэж бас тоглож болдог юм байна гэдэг анх. Тэгээ манай дээдлийн төрсөн ах ганс үг гэж байдаг. Тэр ах маань анх ерөн Beatles-ийн одоо пянз болон те гитард анх оруулж ингэж ийм учиртай байдэн шүү гэж тайлбарлаж. Тэгээ тэр 97 оноос хойш одоо ингээд өдийг хүртэл 28 7 жил одоо ингээд Beatles хамтлаг бол одоо пянц CD, кассет, ном зэргийг одоо ингээд цуглуулж явж байна. Beatles-ийн дууг л анх сонссон байхгүй. Тэгээ манай тэр Beatles-ийн байсан Smokey байсан тэр үед Аббагийн нэг пянз байдаг гэсэн. Тэгээ дандаа голцоо дандаа орс хамтлаг дуучтай пянзнууд байдаг гэсэн. Тэгээд анх Beatles-ийн дуу л надад их онцгой сэтгэл төрүүлсэн. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд Beatles-ийн бүх студийн зомог кассет, CD, DVD кино одоо хонд эстралсан одоо DVD концертоо, тоглолтууд, аялын тоглолтууд гэх мэтчлэн. Тэгээд дөрвөн гишүүнийхэн соёлын цомгууд энэ төр гээд цуглуулж яваа. Ерөн бол ганц Beatles-ийг бас юу гэж сонсоод авах те. Олон одоо гайхамшигтай сайхан хамтлаг дууч зөндөө байдаг. Жишээлбэл одоо Rolling Stones байна, Abba байна, Bee Gees байна, Metallica-га рокер явуулаад AC/DC, Metallica, Nirvana одоо ингээд за дуучтаас бол Elvis Presley одоо Madonna тий, Celine Dion одоо ингээд Britney Spears янз бүрийн гэх мэтчлэн Michael Jackson гэдэг ер нь олон төрөл жанрыг сонсч явж байгаа гэх. More than words is all I ever needed. Beatles-ийн дэртэй. За нэг бол Lennon 92 ингээд хоёр дэр маань ингээд дөрөв хүний хоёр нь хуваацсан. Ийм хоёр дэр байгаамаас гадаадаас бас захиж авч ирсэн хүнэр Paul McCartney, George Harrison. За энийг бас нэг өнөөс бас худалдаж авч ирсэн. Beatles-ийн цүнх Abbey Road гээ студид руу алхаж яваа.
За энэ арвч болохоор манай Монголын алдарт аялагч тий шараа хэрэг хамтлагийн ахлагч дуучин одоо гуншин бол барагдахгүй ганхуу ах маань 2 дахь үзэсгэлэнгийн амжилтаа гаргаа Эрдэнэт явахын өмнөхөө бэлгэнд өгчээсэн. Энэ бол маш их гоё үн цэнтэй бэлэг байгаа юм аа. Тэгээ энэ цүнхтэн яг адилхан зураг болохоор ингээд ослуулаад тавьчихсан. За энэ тэмдэгнүүд дотор болохоор Beatles-ийн тэмдэгнүүд. За энэ болохоор энэ голдноо цагаан миний мөрөөдөл Beatles багцаагаан тулг үзэсгэлэн 2023 өгсөн юм. Одоо зочдтой энэ тэмдгүүдийг зүүлгэж одоо анхныхаа үзэсгэлэн гаргаж ирсэн тэр дурсгалтай тэмдэг маань энэ харагдаж байна. Тэгээ саяны энэ алдартай гарцсан дээгүүр явж байгаа юм тэмдэг байна. За тэр бүр Пол Маккартни гэсэн тэр хар том бөөрөнгийн тэмдэг бол манад их олон жил болж байгаа. Аа хүүхэд байхад л энэ байдаг байсан. Тэгээ энэ азар алга болох үе ингээд тэр үе түүхийг өгүүлээд үлдсэн байна. За хамгийн дээр байгаа Beatles гэсэн нэг юм дөрөв бас бүдэрсэн байгааз. За энийг манай 10 жилийн найз Буянбат гэдэг манай ангийн найз залуу. Тэр хүүхэд байхдаа 97 8 онд нэг зүүцэн явж идэв. Тэгэхээр би наадхаа найздаа өгөөч гэж авч ирсэн. Одоо тэр найз минь надад өгжсэнээр санахгүй ах уу. Зураг ямар түүхтэй байх вэ? Хүүхдүүд нь юм уу? Энэ үү. За энэ бол Пол Пол Маккартни. Маккартни 1970 онд Beatles салсан. Тэрнээс хойш Шотландд нэг хэсэг амьдэрсэн. Шотландд эдлэн газар да тийм энэ 2 хүүхэд нь. Тэгээд нэгэсэндээ Пол Маккартни цагаан олтон болоод мал сүрэг их тижээдэг болсон тий. Тэр амтны ам таслах дими юм байна. Ер нь хүмүүсийг бас цагаан хоолнд оройлоо тэр юм сайхан амттай магсах битээ идчихэ гэж. Алдарт yesterday. Yesterday, all my troubles seem so far away. Now it looks as though they're here to stay. Oh, I believe in yesterday. Suddenly, I'm not half the man I used to be. There's a shadow hanging over me. Oh, yesterday came suddenly. Why she had to go, I don't know. She wouldn't say. I said something wrong. Now I long for yesterday. 3 жил бол зогсон байдалд орсон би. За тэр нь яагаад гэвэл 2009 онд ээж минь бурхан болоод за тэрнээс хойш ерөөсө хөгжим бол надад ямар ч хэрэггүй те. Ер нь сонирхол буураад за 10 онд манай аав маань бас жилийн дараа бас өөд болсон. За тэр үед за би гэр бүлгүй ганцаараа байсан л та тэр үед бол сэтгэл санаа хэцүү байсан. За тэгээ бүх юм дээш Шикагороо далт хийсэн. За нэгэсэндээ бордарсыг хүртэж ирсэн. Энийг бол шудраг нуух юм байхгүй амьдралын мөн чанар. За тэгээ тэр хэсэг хугацаанд 2-3 жил юу яасан? Хөгжмийг одоо цуглуулга завсарласан гэсэн үг. Одоо хөгжим авахгүй, касетж авахгүй те. Нэг өсөндөө уйтгарт гүнх давтсан он жилүүд байсан. За тэгээд 2012 онд их нэртэйгээ танилцаад тэгээд одоо буцаад нэг одоо сэргэлт явагдсан гэсэн үг тий. Сэтгэл санаа улаан ингээ оюун санаа нэ. За тэгээ хантай бас одоо манай ам бол тавуулаа байгаа. Эхнэр 2 хүүхэдтэй ахтаа ингээ тавуулаа амьдарч байгаа. Манай эхнэр болохоор налах дүүргийн спорт оронд бичиг хэрэг хийдэг. За хүүхдүүд маань одоо ингээд сургууль соёлтой явцгааж байгаа. За энэ цуглуулга дотор бол
хамгийн үнцэнтэй тооцогдох бол яах аргагүй нь Beatles хамтлагийн студийн 13 цомог байгаа. За энэ 2013 онд шинжлэгдэж гарсан альбомыг бол одоо энэ Германаас нэг хүнээс захиж яг нэг коронагийн үеэр яг тэр үед нь тэр агуулга худалдаанд нь хямдрал зарласан юм байна. Тэгээ хямдралтай өнгөд 12 сая төгрөгд багтаж ирсэн. Одоо жирийн багшийн залинтай хүн бол 12 сая төгрөг гэрч одоо санаанд багтамгүй зүйлтэй. Тэгээ энийг яг тэр үед одоогоос аваад 6 жил болж ийн гэдэг чинь. Одоо бол энэ нэмэгдсэн байл. Тэр үед ягаад нэг коронагийн үед хямдрал зарласан үед нь тэгж Монгол мөнгөөр нэг тооцоод 12 сая. Одоо ингээд бот 20 сая маяг юм шиг байна. Одоо энэ ханшаар болтой. Бараг нэг машины дайтайд. Энэ л миний хамгийн одоо яг үнэт зүйлүүд хамгийн үнэтэй пенснууд нь эдгээр баг юм тий. Хүн бол юуны амтан одоо тий сэтгэл таашаалын амтан. Тийм учраас оюуны таашаалыг маш их авдаг. Одоо хөгжим сонссноор одоо бүхэл бүтэн 5 хоногийн тий ажлын ядаргаагаа одоо хагасаа үтсэн дээр нэг амархтай сайхан өвтөж байгаа пянза сонсоход бол тий оюуны таашаал одоо оюуны ядаргаагаа нэг өсөндөө би тайлдаг. Хөгжим гэдэг чинь ерөөсөө маш том тарин л гэсэн үг нэг өсөндөө тий тайвшруулах тарин гэж одоо хэлж болно тий. Хобби бол шашин юм.